2025 оны хавар 260 малчин өрх бууцандаа тарсан байна. Монгол орон даяар. Хамгийн өндөр нь 3 м 60 см авсан байна. Үнэхээр ингээд энэ бол үнэхээр ингээд бахархалтай мэдрэмж. Өөртөө даршаа хийгээд дарчлаа тий. Хүндрэлтэй асуудал гэх юм бол банкны буюу санхүүгийн байгууллагууд шин тармилуудын тал дээр мэдээлэл муутай байна. Мэдлэг муутай байна те эрсдэлтэй гэж харж байна. Тэр байтугай хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь эрсдэлтэй гэж харж байна. Тэгээ би сая банкны санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтөд уулзлаа. Одоо энэ наалбыг авснаас хойш. Тэгээ тариаланчдын хөдөө аж ахуйн салбарт байгаа хүмүүсийн зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх ямар боломж байна? Бид нар яг яавал энэ салбарт ажилладаг хүмүүс баталгаатай, хөдөлмөрчтэй, луйварчин биш, хариуцлагатай гэдгийг нотолж чадах вэ гэдээ уулзлаа. Тэгсэн чинь аюу сонирхолтой юм гарч илээ. Хөдөө аж ахуйн салбарт ажилладаг хүмүүс санхүүгийн сахилга бат маш муутай байна. Энэ нь жишээлбэл яаж юм гэхээр за нэг өндөгний аж ахуй эрхэлж ийсэн хүн айтайхан сайхан болоод явангууд л хамгийн сүүлийн машиныг аваад унчиж байна. Тэгэнгүүт л дахиад нэг хүүхэд нэг үнэтэй машин аваад унчиж байна тий. Гэтэл цаг айтайхан ингээл нэг юм газар тариалан өргөжөөл орлого олоод явж байсан хүн айтайхан цаана өрөө төлөөл те ингээд явж яснаа гинт хаврын тариалантаа зориулах байсан мөнгөө хажуудаа байгаа нэг газар гарлаа гингүүтэл авчдаг. Гэтэл тэр мөнгийг тэр хүн өнөөдөр мөнгө олж байгаа тал байгаа аюулгүй ямар ч үед одоо нүгэлцэн гал ороод ирэхгүй л бол те үер ороод ирэхгүй л бол бусад байдлаар ургацаа байнга авдаг болох тэр услааны систем рүү зориулах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар танаахан бол тэгдэггүй тий. Ингээл юм газар аваад л эсвэл нэг юм машин аваад л ингээл ингээд явдаг. Энэ бол хөдөө аж ахуйн салбарт байгаа хүмүүсийн санхүүгийн одоо энэ цахилга батгүй эдийн засгийн хувьд одоо мэдлэггүй байгаагийн илрэл болов гэж бодож байна. Тийм учраас энэ салбарынхан бас энэ тал дээр анхаараач. Энэ талын сургалт мэдээллийг хүмүүстээ сайн олгооч гэдэг юмыг бол банкныхан бол хэлж байна. Банкны талаасаа буцаад бид юу гэж ярьж байгаа гэхээр та бүхэн эрсдэлгүйгээр тариалан эрхлэхээр төлөвлөлтөө гаргаад явж байгаа тариаланчдад шин тармил тариалах дээр нь боломж олгооч. Эрдэнэ шиш тариалыг гэхлээр яадын хэн авдیں۔ Тэ юу ингээл бүх юм ингээл яриад байдаг ямар ч ойлголтгүй яриад байсан ч ойлгоогүй дахиад цаашаа нөгөө удирдах ажилтнуудаа зээлийн мэргэжлүүд нь ойлгуулж чадахгүй юм ч байгаад байдаг. Тэгэхээр энийг одоо хэн ойлгох хэвчтэй тийм магадгүй энэ сэтгүүл зүйн салбарынхан тэгээ тариаланчдын холбоотойгоо нийлж агаад шар буурцаг гэдэг нь ер нь юу юм Монгол улсад хэр хэрэгтэй юм эрдэнэ шиш гэдэг нь хэр хэрэгтэй юм тий тэгвэл одоо энэ эмийн ургамлыг тариалаад талбайгаас нь түүх биш тариалаад экспортлох нь өөрөө Монгол улсад хэр зэрэг хэрэгтэй юм. Үүнийг хийж байгаа хүмүүс өөрөө хэр чухал хүмүүс юм. Импортоор ингээд хүнсийн ногоо аваад валют урсгаад те төгрөгийн хань сулруулад байгаа гэхээс илүү дотооддоо хүлэмжний аж ахуй эрхлээд өвөл зунгуу түүнийгээ ингээд нэг юм мөлхөөд маажаа тариалаад явж байгаа энэ тариаланчт маань өөрөө ямар их чухал вэ? Тэдний нэр төрийг энэ банкныханд яаж зөв ойлгуулах вэ гэдгийг л шийдэх хэрэгтэй билээ. Энэ айгүй чухал юм шиг надад санагдсан том зургаараа. Хамгийн ойрхон жишээ бол өнгөрсөн хавар их хурал дээр импортын будааны татварыг тэглэсэн асуудал. Үүнээс олж бидний дотоодын тариалан хэр зэрэг хэмжээр доголдов. Тэгвэл хөдөө аж ахуйн салбар өөрөө тэгвэл байхгүй болчихъя гэж төсөөлөе л доо. Тийм үү? Энд тариаланч байхаа болчихъя. Тэгэд яах энэ улс? Шууд энэ хөрс зэрэгэлдээ хин нэгнээс хамаарал бүхий болоод явах юм уу? Энэ өөрөө хүний эрүүл амьдрах, ирэх тэ энэ бүх юм чинь өөрөө ямар ч баталгаагүй болж байгаа байхгүй юу? Гэхдээ тариалангийн салбар хөдөө аж ахуйн салбар угжуулдаг гэж би бол бодохгүй байна. Энэ салбарт төрөөс буцалтгүй тусламж авсан тэ хүмүүс хэд байгаа юм? Түл тэрийг гаргаад ирэлтэй тоогоор. Бүгд л урьдчилгаагаа өгөөд өөртөө байгаа хөрөнгөө барьцаалаа тэ зээлээ аваад тэгэл ингээл урагшлал явж байгаа шүү дээ. Зүгээр магадгүй энэ салбарт өөрөө олон аж ахуй нэгж байгаа ганцхан энийг хийж байгаа 1500 аж ахуй нэгж 16200 иргэн байна те. Яг хэдэн хувь нь зүгээр л нэг их хурлын гишүүний өөрийнх нь тойрогт байгаа одоо нэг 2 3 хүний те хүсэлт юм уу? Эсвэл энэ олон одоо тариаланч энэ хөдөлмөрч хүмүүсийн хэдэн хувь нь буцалтгүй тусламж авсныг юугаар нотолцоод
төрийн босгоо тусламж авдаг гэж яриад байгаа. Гэдэг чинь өөрөө айгүй юм чухал асуудал واخгүй юу? Буцаад тэгвэл хажуу талд нь ярил л да. За малчтын асуудлыг ярив. Эрүүл мэндийн асуудлыг ярив. Эрүүл мэнд дээр ч гэсэн ялгаагүй нийгмийн татгалаа те тэн дээр хүмүүс хөнгөлт тусам төрөөс аваад явж байгаа. Эрүүл мэнд нь өөрөө хүнстэйгээ сайшгүй холбоотой. Хүнс нь газар тариалантай холбоотой. Газар тариад нь малчинтай холбоотой. Ингээд эн чин тэр чих дээрээ л цогц систем байжээж арай илүү олон хүмүүс ажиллаж байгаа болохоор л илүү их хүмүүсээс юм аваад байгаа шаардаад байгаа шүү. Чи олвол байгаа юм чин тэр хөнгөлтийг нь авахтаа хүрвэл те их л дүн харагдана шүү дээ. Түүнээс нэг хүн их аваад байгаа юмд байхгүй байгаа болоо гэж бодож байна. Яг гоо зүгээр арай жоохон юм уншиж байгаа те ядчил наад захын хоёр хөршөөхөө те мэдээллийг олоод харчих хэмжээний хүмүүс болвол Монгол улс өөрөө хөдөө аж ахуйн салбартаа тэгж нэх бусад улс их орноос давсан хөнгөлт үзүүлэхгүй те бор зүрхээр нь явуулж байгаа гэдгийг бол ойлгоно. Орос, Хятад те наад энэ хоёр улс зөвхөн хөдөө улс төрийн хувьд те энэ улс их оронд баталгаатай доктортой тусгаар тогтносон байдлаа алдахгүй тулд тэр хүнс үйлдвэрлэгч нарыг яаж дэмжиж гин? Ямар баг хүүтэй юмар дэмжиж гин те? Гэтэл манай тариаланчид хөдөө аж ахуйн салбарын бараг л адилхан л хүүгээ аваад явж байгаа шүү дээ. 8% хүү те. Энийг амар баг биш үстэй. Бүр хүүгүй мөнгө авч जैन. Буцалтгүй тусламж авч जैन бусад улс их орнууд. Энэ нь өөрөө зүгээр мөнгөндөө ч биш. Энэ нь бол улс их орны тусгаар тогтнолын аюулгүй байдлын хамгийн үндсэн том зарчим бол хүнсээ дотоодоос хангах. Тэхийн тулд тариаланчид нь те энэ хүнс үйлдвэрлэдэг байгаа хүмүүс нь тэр мөдөг төрөөс өгсөн нэг жоохон дэмжлэгээ аваад баярлаад дугайл аврагдах ажиллаа хийдэг байх. Энийг л шантраахгүй, энийг л нурууг нь мохоохгүй, элдвэр хэлэхгүй те энэ төрлийн бодлогыг үргэлжлүүлэн явуулах нь өөрөө газар малтаад тарьж чаддгүй те зүгээр л өдөр болгон хоол идэж байгаа бусад иргэдийн бас үүрэг байх хэрэгтэй байхгүй. Хоолгүй тэгээ байж чадах юм уу гэд өөрөөсөө асуугаа те энэ хүнс үйлдвэрлэгч нарыг тэгээ болиулвал яах юм гэд асуугаад ингээд явах юм бол эн чинь амар очоод тэгээ тэр одоо нэг гад төмөс тарих ямар хэцүү вэ? Хурааж авах ямар хэцүү вэ те? Энийг биеэрээ мэдэрсэн хүмүүс л хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарыг хэцүү гэдгийг ойлгоо. Ажиллах хүнгүй байна. Бид нар ажилчингүй байна. Хөдөө очиж ажилдаг хүн олдохгүй байна. Хамгийн өндөр цалин хөдөө аж ахуйн салбарт одоо хүмүүс авдаг болсон байна. Хар бор ажил хийж байгаа мөртлөө, мэргэжлийн биш мөртлөө. Энэ бүхнийг даван туулахын тулд яалтчгүй төрийн дэмжлэг энэ салбарын хэрэгтэй. Тэгжээж бид нар доктортой үйл ажиллагаа явуулж ядаж шантрахгүй зүгээр л дуртаадаа л хийж байгаа. Их мөнгө хизээч энэ салбарт олддоггүй. Тэр талаас нь бас энэ нэрхтийг нийтийг ойлгосоо л гэд боддог. Яг одоо байгаа нөхцөл байдал бол те төсөв тасарсан буюу аж ахуйн нэгжүүд татвар төлөхгүй байна гэдэг асуудал болол одоо надруу ч гэсэн залгаал те татвар төлөх татварын газраас. Би ч гэсэн татвар төлөг байна. Яг л мөнгө байгаа ч юм уу те. Гэхдээ энэ бүхний цаана бид нарт ч гэсэн бас асуудал байгаа байхгүй юу? Жохон юм хийхийн тулд маш өндөр хэмжээний бид нар цалин хөдөө аж ахуйн салбарт өгч байна. Одоо өдөрт зүгээр ингээд нэг юм тэжээл савлуулахад л 120 мянган төгрөг өгчээж тэр хүн нэг юм хагас дутуу ажиллана. Хизээж хурдаараа ажиллахгүй. Согтуу ирнэ. Хөдөө газар тариалангийн салбар бол хизээж хотод явахгүй тий. Хөдөө явж байгаа. Хөдөө ямар хүмүүс үлдсэн байгаа вэ? Яг үнэндээ болвол. Энэ байдлыг бид нар одоо маш яралтай арилгаж тогтвортойгоор төлөвлөж чаддаг хүний нөөцтэй байж энэ явах гээд байгаа юм. Гэтэл өнөөдрийн байгаа бодлохоор хөдөө аж ахуйн их сургууль нь боловсролын яамны харьяанд байна. Боловсролын яамны харьяанд байгаа сургууль хизээж хөдөө аж ахуйн салбарт зориулсан практик бодлого гаргаж чадах уу? Яг л нөгөө одоо багш нар хизээ ажиллаж хизээ амардагтаа л адилхан тааруулчихж байгаа байхгүй. Гэтэл энэ салбарын онцлогч нь өөрөө зундаал хичээл нь явмаар нөгөөдөл чинь тасралтгүй талбай дээр ажиллаж юм сурмаар тэгжээж мэрэгчлээ дуртай олмоор байна. Их юм жинхэнэ сурмаар байна те. Гэтэл хөдөө аж ахуйн сургуульд төгссөн дипломтой тэгтээ өөр оффист ажиллах сонирхолтой ийм хүмүүс төгсөөд. Яг бодит байдлаар бол ийм бид нар ажиллах хүчний дутагдалд орсон те мэрэгчлээ дуртай энэ салбарт ажиллах хүчний одоо хүмүүс бага байна. Нин яралтайгаар одоо яг миний бас л миний л бодол. Бид нар гадаадаас ажиллах хүч импортлох шаардлага байна хөдөө аж ахуйн салбарт. Одоо энэ Украин ч гэдэг юм уу те
одоо хуучин энэ Оросын одоо холбооны улсад байсан энэ улсууд чинь ер нь трактор техникийн засвар үйлчлэгээ үзүүлэх те энэ мэдлэг чадвар сайтай шүү дээ энэ Беларусь гэдэг. Гэтэл за Этиоп байж болж юм те энэ одоо харууд байдаг. Цалин багтай. Бараг $200-300 өгөхтөл ёстой нөгөө боол мэт ажиллаж хүндээ сонсож байгаас муухай санагдаж магад. Гэхдээ хүрзээ барайл яг хийхсэн ажлаа тасралтгүй хийн. Манайхан шиг тамхи татаад алга болохгүй. Архиа уугаад алга болохгүй те. Ийм ажилчид бид нар оруулж ирэх шаардлага байгаа байхгүй манай салбарт. Тэгжээж эн чинь нэг юм мөнгө олоод ирдэг болох үедээ бид нар чинь ингээ жоохон хөгжих гээд шүү те. Найдваргүй 10 ажилтан биш, найдвартай 4 ажилтантай баймаар. Тэгжээж байгууллага орлоготой баймаар. Тэгжээж татвараа төлмөр байна. Яг уу тэгээд юм цөөхүүлэхнээ юм чин гадны хүн оруулаад ирвэл үндэсний аюулгүй байдал бодлого те нөгөө цэвэр сайхан халах Монгол цус нь одоо ингээд бохирдчихно гэл зөндөл юм байгаа штэ. Тэгэл одоо магадгүй энэ сэдвийг яриад те тариаланчид гадны улсаас ингээд ажилчид импортлыг гэл тэгэхэд нийгэм бол эерэг хандахгүй. Гэхдээ бид нар өөрсдийнхөө төлөө тариаланч бид нар өөрсдийнхөө төлөө нийгмээс ирэх шүүмжлийг үл тоон 4 одоо хүн ажилуулдаг байсан бол нэг найдвартай ажилтан ажилуулж өөрийнхөө гаргах бүтээгдэхүүнийг чанартай байлгах тий өөрийнхөө ядаж амьдрах энэ нэг аятайхан амьдрах эрхээ бас эдлэх үүрэг вэ штэ тийм биз. Тэр талаасаа ер нь бол Монголын тариаланчдын үндэсний холбоо гишүүн байгууллагууд гишүүн иргэдийнхаа энэ ажлын одоо ажиллах хүчний одоо энэ байдлыг засаж залруулах хүний нөөцийг шийдэх байдал дээр нэг юм бодлоготой ер нь бол миний хувьд бол байгаа. Тэгээд гадаадаас ажилчин импортлдог. Тэгээ энэ нь одоо хүний нөөцийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас санал авах, хаанаас ажилтан оруулж ирэх хүртэл боломж байгаа талаар ч гэсэндэг бид нарт бас саналаа ирүүлж өгөхийг одоо хүсэж байна. Албан ёсоор өөрийнхөө бас пэйж дээр хамтарч ажиллах байгууллагуудыг урьнаал гэж бодож байгаа. Тариаланчид маань ч гэсэн бас энэ дээр саналаа хэлээд те нэгсэн дуулаатай байгаасаа бас хүсэж байгаа. Бид нар энэ салбарыг хөгжинэ гэж харж ээж хөгжүүлэхгүй болвол унчлаа гэж харуулахын хөгжүүлэх юм. Ямар залуучууд орж ирэх юм? Хаанаас олон улсын хөрөнгө оруулалт ирэх юм? Ганцхан төр нуруунд дээр аваад явах юм. Гэтэл салбарт байгаа залуучууд өөрөө сэтгэлгээний хувьд хөгжин гэдэг эр зоригтойгоор ирээдүгөө гэрэлтэйгээр харж аж тэмүүлнэ. Хөндлөнгөөс харж байгаа нийгэм нь өөрөө энэ салбар маш чухал шүү гэдгийг харж ээж төрж өгнө. Төр нь энэнгүү бол бид нар болохгүй шүү. Тусгаар тогтнолоо алтан шүү гэдэг энэ чухал байр суурьтай байж ээж зөв бодлого боловсруулж дэмжинэ гэж л бид нар урагшлж тийм биз дээ. Тэгээд сайхан явж идэл угаасаа салбар маань сайхан хөгжөөд аятайхан болоод ирэхээр их сургуульд энэ салбарыг сонирхдаг залуучууд илүү их орох байх тий. Бүтээлч залуучууд сургуулаа төгсөхдөө гарч ирэх байх гэж найдаад л байж байна да.